Сайн байцгаана уу? Санаа байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ удаа Японы зохиолч Хасэ Сэшүүгийн Хүн хоёр хэмээх юм номны талаар ярих гэж байна. За энэ ном нь болохоор Итгэл Марл Publishing-аас 2024 буюу энэ оны 4 сард хийгдэж гарсан. Оригиналаараа буюу яг Япон хэл нэрээ гарсан нь болохоор 2020 онд ингэж гарсан ийм ном байгаа. Мэдээж бол уран зохиолын ном. За энэ номонд юу гардаг вэ? Ер нь одоо утаа агуулгын хувьд ял хүрээг хамрах вэ гэх юм бол найз нөхөд гэр бүл гэдгийг одоо агуулгадоор зангидагдана гэж хэлж болно. За үргэлж ирсэн үгээр бичигдсэн ийм зохиол. За энэхүү зохиолч маань болохоор жинхэнэ нэр нь Хасэ Сэшүү биш. Энэ нь болохоор түүний зохиол бүтээлийнхэн нэр байгаа. Харин түүний жинхэнэ нэр нь болохоор Тошихидо Бандо гэдэг нэртэй ийм зохиолч байдаг. За энэ зохиолч нь болохоор харьцангуй одоо тийм залуу зохиолч буюу Японы орчин үеийн зохиолчдын төлөөллийн нэг гэж хэлж болно. Яг энэ Хүн хоёр бүтээлээрээ болохоор тэрээр Наокигийн шагналыг хүртсэн юм ба. Энэ зохиолчийн онцлог нь гэх юм бол Якуза буюу одоо гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдолтой ийм зохиол бүтээл бичдгээрээ нэлээд алдартай ийм онцлогтой зохиолч байсан. Харин яг энэ бүтээлээрээ болохоор илүү одоо хүнлэг байдал хүн хоо гэдэг чинь тийм хүн болон амьтны талаарх, амьтны холбооны талаарх тэр дотн эмзэг сэдвийг хүндж бичснээрээ их онцлог зохиол байсан. Тэгээд энэ зохиол маань удахгүй бас ингээд нөгөө кино болж гарах юм байлээ. Удахгүй гарах гэж хийгдэж байгаа юм байлээ. За тэгээд яг нөгөө зохиолоо эхлэхээс өмнө бас нөгөө видео ямархуу бүтцтэй явах талаар товчхон дахиад тайлбарлая гэж бодож байна. Ер нь бол ингээд ном байтугай киног нөгөө ярьж өгдөг видео контент маш их байгаа. Гэхдээ юуны тулд бид ном уншдаг вэ гэхээр альва нэг ном уран зохиолоос бид нэг төсөөлөл мэдрэмж авдаг. Тэрийг маань одоо яг давтаж яг одоо таны төсөөлж байгаа шиг хажуутлын хүн яг адилхан ном уншсан ч гэсэндээ яг тань шиг төсөөлөхгүй учраас ном уншина гэдэг бол их тийм зөвхөн танд зориулагдсан нэг тийм онцгой сайхан үйл хэрэг байдаг. Гэтэл энийг тань булаагаад за энэ дээр чи ингэж гардыг ингээ бүгдийг ярьчихна гэдэг бол ялангуяа уран зохиолын одоо номыг тэгж ярина гэдэг бол маш бүдүүлэг зүйл болно. Дээрээс нь оюуны өмчийн эрх гэдэг зүйл маш чухал учраас би номыг бол ерөөхдөө агуулгын хүрээндээс ойр орчмынхантай холбогдолтой зүйлсийн талаар ярьж байгаа шүү. За тэгээд үргэлжлүүлээд ярихаас өмнө за Хүн хоёр гэж хэлж байгаа учраас одоо нохойны талаар бас нэг товчхон ярих гэж бодож байна л доо. Тэгэхээр бид нар амьтан дижих гэдэг бол яг ямар их хариуцлагатай зүйл вэ гэдэг бараг бүгдээрээ мэддэг байх гэж найдаж байна. Тэгээ миний хувьд яг юм нохойтой өнгөрөөсөн дурсамж манай гэр бүлийн хувьд одоо нохой дижиж исэн туршлага байхгүй учраас би яг энэ видеонд зориулаад амьтны кафе орсон байгаа. Улаанбаатарт ганц байгаа Cotton Cafe гэдэг газар очиж үзсэн байгаа. За тэгээд энэ Cotton Cafe орсон цайн сахныг бас эхлээд сонирхцгаая. За гадуур хуцаа хүмүүсүүд гарсан юм аа. Тэгээд энэ чинь болохоор нэг сар гаруй өмнө орсон бичлэг байхгүй юу? Cotton Cafe-г Instagram-аар хаягийг харчаад за баярлалаа. Олж очин доо гэд гарсан байдаг. Ер нь орё гэж бодож байгаа л яг хэдэн сарын дараа орсон. За би яг Метромолоос шүтээсийн имийн төгссөн сургууль харагдаж байна л да. Шүтээсийн сургууль үйлдвэр технологи дизайны сургууль өнгөрөөд за сургуулийн гудамжаар гараад банкны салбар энэ болохоор Улаанбаатар зочид буудлын замын эсрэг талд байрладаг банкны салбарын хажууд гэсэн тэгээл хаягийн зааж өгөх байдлаар бичлэг хийсэн юм байна. За тэгээд харагдаж байгаа банкны салбарынхаа нааталт нь нэлээ наатлаар нь орохгүйд Cotton Cafe-г 4 давхар байсан. Тэгээд би яагаад ч юм энэ байрлагыг лифттэй гэж өгт бодоогүй. Шууд явж ороод лифт таахгүйгээр зүгээр шат зүглэл шатаар гараад л.
аюу ихтэй гарсан. За тэгээ орсон чинь яг хөөрхөн өвөтөнд нь 4-5 гаруй төрлийн нохонод байсан. Үйлдвэр биш, үйлдвэр. Энэ нохог харалтай амар хөөрхөн маастай. Илтүүтэй бижиж амар ааштай хөөрхөн тийм тоглох их дуртай юм байлээ. Хайрын хэлэн тоглох байхаа гэж бодсон. Тэгээд нөгөө нохонуудыг харангаа бас нөгөө ярьж байгаа цохиолынхаа эзэн тамууны талаараас бодлоо л та ингээл эдэн хүүрхий дотор юу гэж боддог бол доо нэг юм доктортай сайхан эзэнтэй болоод тэртээ болчихсон гэж боддог болоо өнтер гэж бодсон. Их хөөрхий. Нохооны харц бүр яхахгүй маш их хайртан байд юм аа. За тэгээ цаана болохоор муурнууд нь тустай байд юм билээ. За муур нь бас их олон үйлдвэрийн муурнууд байсан. Нэгэнд ирж байгаа хэмжээнээс муурнуудтай танилцсан. Ямар муурнууд байд юм бэ гэд сонирхсон. Муургүй явсан чинь бараг цочиж мочоод хайж магаад байгаа юм ааш. Энэ хөөрхөн нэг бондгоор тийм үү. Тэгээд энэ нөгөө нэг кафен такс нэг юм бол цагийн 20,000 төгрөг. Тэгээд 20,000 дотроо уухамаа сонголтоор авд юм билээ. Кофе байсан. Тэгээд ундаа ус, жуус гэдэг байсан. Энэ хан дээр энэ хөөрхөн ингээ нохонууд бишээ муурнуудынх нь одоо нэрнүүд байлээ. Нохооны зураг нас энэ дээр арай байхгүй шүү гэнэ. Нэг хөөрхөн айгуу тийм ааштай хардаг муур байсан. Энэ болохоор бас их тийм ховор үйлдвэрийн муур байсан. Надад нэг бүр яг гэрээний жимэл ирэх муур харсаар байгаа тийм одоо wild юу гэдэг үлээ нэг тийм шилүүс маягийн өрмөц муур харах сонирхолтойс яг ийм төрлийн муур хоёр байсан. Тэгээ муурнууд нь энэ дээр хөөрхөн гараад ийлчил унтж ирэл. За буцаа тэгээ тохоонуудтайгаа хөөрхөн ийлж мэлээл хайрлаж маярлал их суусан. Тэгээ та бүхэн сонирхож байвал яг энэ бичлэгэн дээр гарсан хаягаар очиход өдөр болгон оройны 8 цаг хүртэл ажилт юм байлээ. Тэгэхээр заавал очиж сонирхоорой гэж бодож байна. Тэгээд энэ хөөрхөн хоёр нохоо надад хамгийн их таалагдсан. Нохоотой болохыг хүсэндээ. За ингэж нэг хөөрхөн нохоонуудыг очиж харсан, муурнуудтай тоглосон байгаа. Тэгээд маш хөөрхөн одоо яг гэртээ нохоо тийжих, амтан тийжих боломжгүй байгаа. Гэхдээ амтан таартай хүмүүс зориулаад ийм гоё орчныг бүрдүүлж байгаа Cotton Cafe-гийн хамт олондоос их тийм талархмаар, хүндэлмээр их санагдсан. За буцаад хасаа сэшүүгийн хүү нохоо хоёр номын талаар ярив. Одоо энэ хүү номыг бүтээлсэн хүмүүсийн нэрийг дурдах хэрэгтэй болоо гэж бодож байна. Орчуулагч Марлго, орчуулгын редактор Инх Баяр, редактор Ариун Туяа, техник редактор Бат Гишиг, хатсын дизайнераар Бямбцогт хэвлэлийн их бэлтгэгчээр Зэрэм Дулмнаар энэхүү номыг бүтээлцэхэд одоо цав хугацаагаа зориулсан бахнэ. За одоо cover дээр харж байгаачлан энэхүү нохоо болвол яг энэ зохиолынхаа үйл явдал дээр Герман хонч нохоо болон Япон нохооны ирлиз гэж гардаг. За цаг хугацааны үйл явдал нь бол маш чухал байгаа. 2011 оны 3 сарын 11-нд Японд бол маш хүчтэй, маш гар цохрол ихтэй цунами болсон. За энэхүү цунами болсны улмаас 1500 гаруй хүний одоо амь нас өргөдөж, тоон тодорхойгүй маш олон хүмүүс сургаггүй алга болж, тийм маш их хүмүүс хүнд бэртэлтэй ингэж хоцорсон байт юм байлээ. Тэгэхээр нөхөж баршгүй хүнд гар цохрол учирсан гэдэг. За энэ зохиолын үйл явдал болохоор яг тэр цаг үеийн дараа одоо хүмүүс ингээд амьд гарсан хүмүүс нь дайжаад нутаг орн одоо тэг газар барилж исэн газар нь одоо нурсан учраас сүрс учраас ингээд нүүх гэх юм уу нүүлгийн шилжилтийн одоо даван туулах тэр хугацааны үед гарч байгаа ийм үйл явдал гардаг. За гол дүр болох нохоо маань одоо хүзүүчин дээрээ Тамон гэдэг нэртэй байдаг. Буддагийн бурхантай холбоотой юм хамаалагч цахиусын нэр юм байна. Тамотин гэдэг бурхны одоо нэрээр сэтэлж Тамон гэдэг нэр байдаг гэсэн. За зохиолын үйл явдалд юу гардаг вэ гэхээр яг үйл явдал эхлэхэд нэгэн залуу
сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлээд гарч ирж итэл тамон ганцаархнаа ингээд зогсож идэг. Тэгээд ойртож очиод тамооны хүзүүчийг хараад за тамон гэдэг нэртэй юм байна гэж мэдэж агаад тэгээд орхиж чадахгүй одоо энэ нохоонд ямар нэгэн аюултай зүйл болох вэ гэдэг үднээс нохоог давуулаад явдаг. Залуу маань ерөнхийдөө бол энэ гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой ажил хийдэг юм залуу байдаг. Яг үүндээ бол хийхийг хүсгүй байгаа болооч амьдрахын ихээр тэр нөгөө сүрэл гамшигын дараах цаг үе учраас өөрийн ирэхгүй тийм гэмт хэргийн сэдэлтэй зүйлд орооцлох хэрэгтэй болдог. Тэр залуугийн ээж нь инэрл өвчнөр өвчлөөд тэгээ төрсөн их чинь ингэж харж ханддаг. Тэгээд эмчилгээний зардал хэрэгтэй байгаад байдаг. Ийм үйл явдал бол гарч идэг. Тэгээд залуу маань болохоор яг өөрийн ирэхгүй тэгэл үнэхээр одоо хүн чанартай те нохоог аваад явж гэнэ гэдэг бол тэр хүний одоо хүн чанар аахгүй юу. Гэхдээ ингээд нөхцөл байдал амьдралынхаа ихээр яа харахгүй юм гэмт хэрэгтэй холбогдолтой ажил хийх болдог. Тэгээд харамсалтай байдлаар бол тамон тэр залуутай удаан байж чадахгүйгээс болоод ингээд дараагийнхаа эзэн рүү ер нь бол ингээд явдаа гэсэн үг. Тэгээд яг бүлгүүдийг харах юм бол нэг хит хитэн бүлгүүд байгаа л та. Тэгээд энэ нохоо маань одоо өөр эзэн гэх юм уу? Яг ингээд тогтсон эзэн гэхээсээ илүү өөр хүмүүсийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгээд ингээд явдаг юм үйл явдал гардаг. Надад бол ингээд сонир санагдсан нэг юм бол одоо энэ зөвхөн нэг эзэнтэй байхаасаа илүү юм олон эзэнд дамжиж байгаа надад маш сонирхолтой байсан. За залуу нохоо 2, хулгайч нохоо 2, эхнэр нөхөр нохоо 3, бие үнэлэгч нохоо 2, өвгөн нохоо 2, хүү нохоо 2 гэдэг ингээд дуустав. За зохиолч маань болохоор хүү нохоо 2 гэдэг бүлгийн хамгийн ихэнд бол бичсэн юм байлээ. Тэгээд яг үйл явдлын хавьд хамгийн хойно нь оруулсан. Тэгэхээр яг хүү нохоо 2 гэд хүүн яг хин бэ гэдэг нь бол их сонирхол татна. За мэдээж одоо нохоо хүний хэлээр ярихгүй те өөрийн гэсэн мэдрэмжтэй, өөрийн гэсэн байдалтай, сэтгэл зүйтэй байдаг гэсэн яг энэ таарлцж байгаа амьдралд нь гол оролцож байгаа дөрүүдтэйг үүсгэж байгаа харилцаа нь бол нэг тийм сонирн байсан. Яг энэ дөрүүд бол яг уг чанартай ингээ өөр юм хүсэж идэг боловч амьдралынхаа нөхцөл байдлаас юм хүссэн хүсээгүй нөхцөл байдалд ордог. Ингээд ямар ч байсан нэг юм ганцаардсан дээрэс нь үргэлж нэг хайр инэрл хүсэж итгэл найдвар хүлээсэн дөрүүд байгааддаг. Тэгээд тамон тэр бүх дөрүүдийн хувьд хань нөхөр хамтран амьдрагч байж чаддаг гэх юм уу. Тэгээд яг өөрийнхөө үнэнч байдал тэр одоо зоригтой байдлаараа ингээд хүмүүсийн хувьд хүнээс илүү хань нөхөр болж байгаа надад их сонь санагдсан. За нохооны хувьд гэх юм бол манай тамон ч нэг тийм олон гэх юм уу. Тэгээд 5 лав ингээд эзэнтэй хальт болж байгаа. Тэгээд эзэн бүрийнх нь хувьд гэх юм бол зарим нь тамон биш өөр нэр өгнө. Бага насандаа хайрлаж хамгаалж байсан нохооныхоо нэрийг дурсаж өгнө. Зарим нь болохоор өөрийнхөө одоо үзсэн анимдээ киноноос сэтэлтэй юм гоё нэрүүд өгнө. За номны хэсгээс бас уншиж өгнө. За номны хэсгэн дээр гарч байгаа одоо бие үнэлэгч нохоо 2 гэдэг хэсгийн Мива гэдэг эмэгтэй бас гардаг. Тэр болохоор ингээд санамсаргүй байдлаар тамоныг замаасаа олоод тэгээд өөр хаажууд гэсэн хугацаанд авдаг. Тэгээ Мива болохоор одоо амьдралын ихээр бас л тэг хүзүү цаг үеийнхаа ихээр дээрэс нь хувийнхаа асуудлын шалтгаанаас бие үнэлэгч болсон байдаг. Тэгж мөнгө олдог гэсэн үг. Одоо бие үнэлэгчээс сэдв бас ингээд нийгэм тийм юу штэ хаалттай сэдв байд штэ. Гэтэл яг энэ бүлэг дээр нь бол нөгөө нэг юм нийгмээс одоо харьяалагддаг бүлгүүдийг бас их тийм оруулсан байгаа байхгүй юу. Жишээ нь эхний залуу бол одоо гэмт хэргийн бүлэгтлийн холбогдолтой ажил хийдэг залуу байхад дараа нь бол хулгайч нохоо 2 гэдэг дээ. Одоо хулгай хийдэг ийм гадаад залуугийн нохоо болох одоо цаг үе гарна гэх мэтлэнгээр тэгэнгүүт бие үнэлэгчээр яагаад бас заавал бие үнэлэгч нохоо 2-ыг холбоо гэдгийг сонирн байсан. Тэгээ Мива гэдэг эмэгтэй болохоор тамоныг аваад Лио гэдэг нэр өгдөг. Тэгээд тэр хоёрын бас өрнүүлж байгаа харилцаан ч гэсэндээ айгүй их тийм сэтгэл хөдлөм хөрөвдөлтэй санагдсан. Ялангуяа тэр одоо нохоо бол хэнийгч англиар нь бол тэ хүний одоо тэр ямар нийгмийн статустай байгааг нь үл хамааран зөвхөн хүн гэдэг түвшинд нь хайрлаж чадж байгаа байхгүй тий. Одоо халуун дулаанаа өгч чадж гин
эрхлүүлэхэд нь эрхлээл дээ ерөөсөө ингээд хамгаалах үед нь хамгаалал хайрлал элч дулаанаа харамгүй гэж байгаа байхгүй. Тэгээд яг номын хэсгээс нь бас уншвал их сонирхолтой ах гэж бодож байна. Лео, энэ зам бишээ хэмээн Мива нохоогоо замаас гарахаар завтахад нь зандарлаа. Лео дуулууртаагаар эзнийхээ хажууд дагаж алхав. Мива санаа алдлаа. Саяхнаас Лео зугаалж байхдаа дураараа эргэх гэж оролдох болжээ. Хойшоо эргээд явж байтал зүүн тийш явах гин. Урагшаа явхаар баруун тийшээ зүтгэн. Машинд байхдаа ч адил. Лео баруун тийш явахыг хүсгэж. Мива ч үүнд итгэлтэй байлаа. Ууланд зэрлэг гахаатай тулцсан ч баруун тийшээ явах зам тохиолсон гарцаагүй. Баруунтай хэн байгаа юм болоо? Төрсөн эзэн үү? Арайгүй байлгүй дээ. Юу ч болсон тэр л биш. Леогийн эзэн Иватэд би итгэмээргүй байсан ч Леогийн хувьд боломжтой. Эзэн Иватайгаас нүүсэн байж магад. Урд нь зурагтаар эзнээсээ төрсөн нохоо хэдэн 100 бүр хэдэн мянгач билүү километр туулан уулзсан тухай мэдээ бөөн шуган тарьсан юм. Нохоод бидний ойлгож хүчрэхгүй хүч чадал нуугдаж байж мэднэ. Эзэнтэйгээ уулзмаар байна уу гэж Мива Леогоос асуулаа. Лео түүний үгийг сонссон ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Миватай зэрэгцэж алхана. Надтай байх онцгүй байна уу? Оногтой байна уу? Лео дороо зогсоод аажмаар толгоогоо эргүүлэн Мивараа ухаалын нүдээр харлаа. Леогийн болгоширсан харнууд живүүлчмээр гүн харагдавч тэндээс хариулт авсангүй. Уучлаарай. Дэми асуучлаа. Мива цааш алхлаа. Эмчийн ачаар Лео бүрэн идгэжээ. Цусны шинжилгээний давтан үзэлгийн хариу сайн гарч өвчин дахихгүй дуулгав. Лео нэгэнд идгэрсэн тул Мива түүнийг өөрөөр салхилуулах боллоо. Ажлаа тараад гэртээ ирэнгүүтээ Мива Леог хооллоод шүршүрт орно. Тэгээд хамтдаа салхилна. Шүршүрт ороод дулаадсан бид өвлийн агаар тааламжтай санагдах тул нэг мэтгэд хол алхчихдаг байлаа. Өдөр бүр хол алхасаар Мивагийн бич ирч хүчтэй болжээ. Леотой таарлахаас өмнө биед нь шингэсэн ирчүүлийн үнэрт дотор муухайран сархад уухгүй л бол унтаж чаддгүй байлаа. Одоо харин уух сархтын хэмжээ багасжээ. Гэртээ хараад Леод гараа долоолоход Мивагийн бохирдсан бие ариусгах шиг санагдана. Яг ийм амьтантай холбоотой унссан хэцүүхэн зохиолуудын маань нэг хэцүүхэн гэж баг анхны зохиол юм байна миний хувьд. Тэгээд энэхүү одоо Хасаас шүүгийн хүн нохоо 2 гэдэг номыг Итгэл Манал Publishing-аас худалдан авч уншаарай. Тэгээ энэхүү бичлэгийг маань хүлээн авч үзэн баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар удахгүй уулзцгаая. Түр баяртай.